ийм одоо бүлэг байгаа. За энэ дээр баярлалаа. За чиглүүлэгчээр нь одоо би өөр өөрчлөлтөн суун мөн Солонгосын эрдэмтэн Пак Сун-хён таныг одоо урьж байна. За энэ оюутны чи энд тэр оны оронд одоо ажиллахаас өөр аргагүй боллоо. За ингээд одоо бидний дараа эхний илтгэл бол Сити их сургуулийн олон улсын соёл судлалын уриалгын захирал доктор профессор соёл судлаач Долгор Сүрэн Багшийг урьж Монголын уртын дуу судлалд шарын чимцээг оруулсан хувь нэмэр гэсэн илтгэлийг сонсоход таатай байна. Түүхтэй судалгаа байдаг. Тэгээд Чимэцээ гэдэг дуучныг бол зөвхөн дуучин гэдэг талаас нь одоо хөндлөнгийн үзэг сонсогчид нэмээ адил ерөнхийд нь таних төдий юм байлаа. Тэгээд энэ олон улсын арга хэмжээ болж байгаатай холбоотойгоор энэ хүнийг одоо судлах юм нэг үүрэг надад олгдсон юм аа. Тэгээд юутай ч гэсэн аль талаас нь яаж судлах уу гэдэг бол бас нэлээд бодох, ажиллах юм шаардлага гарсан. Ингээд Чимэцээ дуучныг ямар ч байсан уртын дуу судлалд оруулсан хувь нэмрийг судлая гэж би бол анх бодсон. Тэгээд ямар ч байсан Чимэцээгийн амьдрал уран бүтээлд холбогдохоор их сурвалжуудыг бол боломжийн хэрэгээр ингэж цуглуулад тэгээд хамгийн гол нь өөрийг нь дагаж одоо бичлэн баг одоо соёлын хүн судлалын бичлэн баг харах зүг гол болгож энэ хүний судалгааг хийх гэж ингэж оролцсон. За ингээд энэ судалгааг хийх явцдаа хамгийн гол нь Чимэцээ бол уртын дуучин бас уртын дуугаа судалсан судлаач гэдэг ийм л одоо ойлголт надад байсан. Тийм болохоор одоо уртын дуу судлалд оруулсан хувь нэмрийг энэ талаас нь тодорхойлё гэж бодоод ингээд судлаад эхэлсэн чинь харин явц донд бол Чимэцээ бол зөвхөн уртын дуучин зөвхөн одоо уртын дуугаа судлаад нэг диссертац бичсэн хүн төдий бас биш юм байна гэсэн нэг ийм одоо ойлголтод хүрээд миний анхны таамаглал бол няцаагдсан. Тийм учраас энэ илтгэлийг хийхдээ нэгдүгээрт нь бол хамгийн гол дээр уртын дуучин болохоос нь илүү ерөөсөө Чимэцээ гэдэг нь хувь хүнийхээ хувьд юм бэ гэдгийг нь одоо судалж мөршгөж үзэх шаардлагатай юм байна гэдэг. Ингээд намтар судлалын соёлын хүн судлалын одоо угсаатны соёл судлалын арга зүйнүүдийг ашиглаад ингээд ерөөсөө Чимэцээ бол даргаан соёл сэтгэлгээний үргэлжлэл болсон хүн юм байна гэсэн ийм одоо үзэл хандлагын үүднээс нэгдүгээртний судалгаа хийсэн. За хоёрдугаар Чимэцээгийн тэр одоо онцгой сайхан дуулж байгаа даргаан соёлоо өөрийн биеэр аваад уламжлуулад явж байгаа бүтээн төрөвж байгаа энэ хүнийг ингээд аваад үзэхээр хамгийн гол нь энэ уран бүтээлчийн өөрийнх нь уг гарвал төрлөх одоо язгуур уг үндсээс нь мөшгөж судлахгүй нь Чимэцээгийн талаархын судалгааг бол тийм одоо амжилттай хийх боломжгүй байна гэж ингэж үзээд хаашаа явчихваа. Ингээд судалгаагаа хийхдээ болон тэр ямар буюу одоо өөрөөр хэлбэл уг соёлын гарвалзан үүднээс энэ одоо судалгаа хийх шаардлагатай юм болов уу гэж ингэж үзээд энэ хоёр хэсэгтэйгээр бэлтгэлээ бэлдсээр нэгдүгээрт нь бол Чимэцээ бол төрөлхийн язгуурын одоо даргаан соёлын уг язгуураас нь төрж өсч өөрийн биеэр энэ соёлыг авч явж байгаа бүтээгч гэдэг талаас нь нөгөө талаас нь бол судлаач гэдэг талаас нь. Энэ яагаад вэ? За тэгэхээр хамгийн гол нь энэ яагаад үсрэв? Би оролдоогүй. Наасаа өдөртөө дөхөө өдөр эсвэл би өдөртөө энэ өдөртөө илгсэн ядарчаад байна. За тэгвэл техник ядарсан байна. Дээрээс нь бид ч бас ядарчих шиг юм. За юутай ч гэсэн ярьж байна. Ер нь ямар ч соёлыг одоо өнөөдрийн бидний ялангуяа онцгойлон одоо авч үзэж байгаа энэ даргаан соёлыг бусад ямар нэгэн соёлтой одоо харьцуулахад бас төвөгтэй бөгөөд ямар нэгэн соёлоор төлөөлүүлэн одоо авч үзэх бол боломжгүй. Яагаад гэвэл аливаа соёл болгон өөр гэсэн хэмжээтэй. Тийм учраас аливаа соёл болгон соёлыг бусад соёлтойгоо харьцуулшгүй юм аа гэдэг ийм одоо үзэл хандлагаар болов
судалж үзлээ. За энэ ингэж үзэхдээ хамгийн гол нь Герман университет тэр соёлыг адилтгаж болохгүй гэсэн энэ одоо үзэл баримтлалын үгнээс бол энэ даргаанд соёлыг бүтээгч энэ одоо чимээсийн судалгаа бол энэ үзэл баримтлалыг гол болгосон. За ингээд би юусаа удирдахгүй байгаа мэт чи өөрөө ингээд одоо 3 дахь юм слайдаас ингээд явдаа. За одоо ингээд хийсэн. За тэгээд цаашаа. За дөрөв рүү гэдэг байна. Тэдээс хүндэр гэдэг. Тэдээс яг ажил. За тийм учраас хамгийн гол энэ үндэсний угсаатны хэлгээ соёл бүртгэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсийг бас бид нар авч үзэхгүй болохгүй. Тийм болохоор зэрэг соёл сэтгэлгээ буюу менталитет гэдэг зүйл бол тухайн одоо хүмүүний төрж өссөн байгаль газар зүй орчин нийгэм төвийн хүчин зүйлс. За тэгээ хамгийн гол нь цаг хугацаа орон зай соёлын хүмүүнийг бүтээдэг гэдэг энэ одоо үндсээс нь тэр тусмаа одоо чимээсээ бол ялангуяа энэ даргааны олон үед амжсан угсаатны удам одоо үндсээс судалж үзэх нь бол илүү одоо үнэнд нэг одоо үнэлгээ гарах юм болов уу гэж бодож үзсэн. Тэгэхээр хамгийн гол нь монголчууд бид нар бүгдээр даргаагчууч ялгаагүй сүүлийн одоо 100 гаруй жилд бол үндсэндээ бид нар чинь нүүдлийн язгуурын одоо өнөөдрийн даргааны соёл, даргааны бүтэн дуу, даргааны одоо үг гэж яриад байгаа энэ зүйл маань нүүдэлчний соёлын одоо үнэтэй зэнтэй өв шүү дээ. Тэгэхээр бид энэ нүүдэлчин одоо соёлтой монголчууд маань сүүлийн 100 гаруй жилдээ бол үндсэндээ за 1920-ад оноос 1990-ад он хүртэл бол одоо социалист Монгол болсон тийм ээ. За 90-ад оноос хойш капиталист Монгол хүн болсон. За тэгээд ингээд 100 жилдээ бол бид нар ингээд олон нийгмийн одоо систем өөрчлөлтийн хэрэг цаг хугацаа маань нүүдэлчин Монгол хүнийг бол нэг бол социалист, нэг бол коммунист, нэг бол одоо капиталист Монгол болгоод яваад байна шүү дээ. Энэ одоо явцдад бид нар үнэхээр их өөрчлөгдөж байгаа боловч бас бидний уг одоо язгуурт байгаа тэр одоо ямар нэгэн ийзэд одоо төрөгдөхгүй устдаж арилаагүй байгаа тэр нэг одоо соёлын үг, тухайлбал дараагийн соёлын үг, тухайлбал уртын дуу маань ямар нэгэн хэмжээний бидний өнөөдрийн хүртэл одоо бидний үндэс суурь болоод байгаа байна. Тэгэхээр ялангуяа Монгол уртын дуу, бүвэн дуу зэрэг одоо Монгол хүний хүн болгож Монгол хүний тэр соёл сэтгэлгээний амин чанарыг тээж явдаг. Энэ одоо сэтгэлгээ бол өөрөө Монголын нийгэм тогтвортой орших Монгол үндэсний соёл дэлхийд дээр одоо өөрийн гэсэн онцлогоор оршин байхад бол тогтвортой хөгжлийн үндсийг бол хангаж байна. Тийм учраас бид нар энэ одоо үндсээс нь бол уг одоо даргааны соёлынхаа тэр соёл сэтгэлгээнийхээ онцлогийг бол хөөж харах хэрэгтэй юм аа гэдэг. Ингээд аваад үсгээр яг энэ үндсийг бүрдүүлэхэд бол мэдээж даргааны хүн одоо тухайлбал чимээсээ бол онцгой үүрэг гүйцэтгэж яваа ийм одоо амьд бүхнээс амьд соёл сэтгэлгээний үргэлжлэл өөрийн биеэрээ бидний донд амьдарч байна гэж ингэж бол би харсан. За эмэгтэй хамгийн гол чимээсээ нэг талаасаа бол соёлын биет бус өвийг бүтээн тойрогч, өвлөн уламжлагч, хойч үедээ дамжуулж яваа ийм одоо соёлын одоо өвлөн уламжлагч хүн байна гэж бол харагдаж байгаа. Тэгээ ингээд хэлэх юм бол одоо ялангуяа гамбол доктор тэргүүтээ соёлын өвийнхэн за тэгээ соёлын өвийн төвийнхэн тэр соёлын өвийг ангилдаг нөхдүүд маань хэлэх байх л да. Яхаараа шивсээ соёлын өвийг өвлөн уламжлагч болдгийг гэж. Тэгэхээр өвлөн уламжлагчийг шалгуурт бас эргэж бид нар нэг хармаар юм шиг байна. Би яг энэ шивсээг судлаад явж байхдаа ерөөсөө соёлын өвийг өвлөн уламжлагч гэх хинбэ гэдэг асуултыг дахин нэг тавьж үзээд эргэж нэг бүгдээрээ харуул яасан юм бэ гэж бодогдсон. Яагаад тэгэхээр зэрэг одоо жишээлбэл чимээсээ бол яг энэ одоо Монгол өөчнөө өлгий дүүлж Монгол ээжийнхээ бүүэн дуугаар одоо яг тэр гоо сайхан сэтгэлгээ гэдэг зүйлийг өөрийн биедээ шингээж авсан. За нөгөө талаасаа бол бас одоо энэ орлон 5 баян гэж одоо 5 сайхан баян ааш байсан гэхлээр тэдний тэр лусанд орж байгаа энэ сов гэж хүн бол аав ахын юм байлаа. Тэгэхээр энэ совдын ач холбогдол болохын хувьд бол адууны соёлд бол 5 наснаас эхлээ 15 нас хүртэл хордны морь унж чимээсээ бол яг энэ адууны соёлд илүү ойрцсон. Тэгэхээр зүгээр нэг уртын дуугаа дуулаад бүүэн дуугаа аялаад явах зэрэгцээгээр адууны соёл гэдэг чинь өөрөө Монгол хүний хүн болгодог бас айгүй том соёлын нэг бүрээ байгаа учраас энэ одоо бит бус соёлын өвөг бол яалтчгүй төрсөн нутаг төрлөх одоо язгуур тэр хоолой нууц за тэгээд тэр ээжээ яагаад тэгээд энэ аав
нагцнараасаа ингэж өвлж дамжуулж авсан ийм нэг одоо үйлдэл гэж байна. Нөгөө талаас Чимэцээ соёлын бит үеийг бол өөрөө бүтээдэг, хийдэг, бас өвлүүлдэг ийм дамжуулагч субъект байгаа нь бол эсгийн ширмэл ширдэг эсгийн чимээгээд одоо өөрийн гараар урлаж бүтээж байгаа тэр бүхнээс нь харагдаж байгаа. За тэгээд ялангуяа Чимэцээгийн нэг онцлог бол зүгээр нэг дуучин гэдэг бүүгийн дууг бол нэлээд нарийн судалсан. Нарийн судалтаа өөрөө энийг өвлж авахдаа өөрийнхөө мах цусантай шингэтэл одоо энийг бол хайрлаж, хүндэлж, тэр хэмжээгээр дурлаж тэгээд судалсан байна. За ер нь бүүгийн дуу гэдэг маань өөрөө юу гэлээ гэхлээр Монголын дуу бичснээр бол хамгийн гол нэг бол Монгол хэлэнд бол аман аялгауны нэг тийм ээ аялгаут одоо аман аялгаут соёл, аман аялгаут соёлын өв гэж нэрлэдэг. Гэхдээ эхлээд юу аяандаа бол бүүгийн бомбала бүү ай гэсэн одоо ийм үг хэллэг орж ирээд бүүгийн дуу гэж одоо ингэж нэрлэгдэх болсон гэж үздэг. За тэгэхээр энэ бүүгийн дуундаа бол ялцчгүй Чимэцээ бол хар нэлтаасаа орж энэ дотор бол үлгэдүүлж өгсөн ийм нэгэн субъект байна. Тэгэхээр Чимэцээгийн одоо элемс эмээд пил гэж хүн. За тэгээ эмэг их хорл тэгээд Чимэцээгийн ээж Балжирын цэрэн тэгээд Чимэцээ өөрөө тэгээд Чимэцээ өөрийнхөө төрс одоо ганцхан дашчин бэрлэгээ бол ингээд лавтай Чимэцээгийн одоо 5 одоо үе дамжсан энэ одоо дотор бол бүүгийн дуу бол өөрснөө өвлөөд одоо нутаг орондоо болоод одоо өөр хүмүүстэй ингэж өвлүүлж ирсэн ийм одоо нэг өвлөн уламжлагчдын нэг одоо удам хагсааны ийм хэмжээтэй холбоо болно гэж. Тийм учраас Чимэцээ дуучин байгаа нь өнөөдөр бол ээжийнхээ тэр сайхан одоо дуулдаг байсан, хонь сайхан тойголдог байсан. Нутаг орондоо ялангуяа мал төлөхгүй айлуудад өргөдөж залгагдаж тэр сайхан одоо тойглох ямаач яг тэр эрдмээрээ бол гайхагдаж нутаг орондоо бас нэг аялгуутын соёлыг бол өвлөн уламжлагч болсон удам сандраас нь бол ингэж харагдаж байна. За тэгэхээр хамгийн гол Чимэцээгийн өөрийнх нь ойлгосноор ээжээ аав нутаг усных нь ярьдгаар бол ер нь дууч хүний шинжих анхны шинжээ бол нутаг оронд нь мал хонь хэрхэн тойголж байгаа, мал хэрхэн одоо төлөйг авахулж одоо ямааг чеклэж тийм ээ ингийг хөөслөж байгаа тэр сайхан одоо аялгууд аман соёлоор малын сэтгэлийг хэрхэн хөдөлгөж чадаж байгаа нь өөрөө тэр хүний өөрийнх нь унган авьяас ялангуяа дуучин бол хүнийг бол шинжих нэг одоо анхны шинжээ бол байдаг гэж ингэж үзээд байна лээ. Тийм учраас Чимэцээ бол эхээсээ 13 болоод энэ 13 хүүхэд бол ээжийн бүүгийн дуунд үлгэдүүлж өссөн, Монгол өөжөнд үлгэдүүлж өссөн. За тэгээд хамгийн гол ээжийн бүүгийн дуугараа сэтгэл зүрхэн уяс аядуу намын зөвлөн эрдэм боловсралтай ийм сайхан одоо хүүхдүүд болж өссөн. Энэ даргаан нутаг даргааны энэ одоо аман аялгуул соёлын өрдөө юм байна гэж ингэж бол хэлж болохоор байна. За энэ бүүгийн дуу бол аялгаут бясалгал гэж одоо бас эрдэмтэд судлаачид ярьж хэлсэн байна. Үүнтэй бол санал нэг байна. Яагаад тэгэхээр ээжүүд бол хүүхдээ бүүйлээд суултаа бол тийм бясалгалын шинжтэй аялгауд зөөлхөн дуугаар үр хүүхдээ хамгийн гол нь ямар нэгэн одоо хөндлөнгийн хүмүүн бүсийн хорлолоос авран хамгаалахын тулд амьрлуулахын тулд энэ одоо бүүгийн дуу аялдаг учраас энэ бол маш сайхан юм одоо нэгэн зүйлийн аялгауд бясалгал юм аа гэдгийг бол Нямагатаа санал нэг байгаа ч юмсээ надад бол дурсны ярьж хэлсэн. За ингээд аваад үзэхээр хамгийн гол нь Сүхбаатарын аймгийн уул баян сумд анх төрөөл 74 онд одоо сургуульд орохдоо энэ жаахан шаргаа дуулж эхэлсэн. Тэр анхны одоо улаан болондоо жаахан шаргаа дуулсан. Энэ одоо урлагийн авьяасаа нээсэн энэ одоо нутаг орон бол өнөөдрийн энэ ардын жүжигчнийг төрүүлэх гол одоо уул байгуул орон сайн болж байна гэж ингэж бол үзэж байгаамаа. Тэгэхээр нутгийн ард түмэн бол Чимэцээг бол бүр одоо жааснаас 74 онд ч одоо их багаас нь мал сайхан тоглоод ямар ч гэсэн энэ хүүхэд бол дуучин болох нэ гэдгийг бол хэлжсэн нутгийн ард түмнийхний анхны шинжээ бол ортой ээжээ гэсэн ийм дүгнэлтийг бол хийж байгаа. За 1974 он гэдэг бол Монгол улсад социалист одоо соёл гэгэрүүлэх үйл ажиллагаа болоод бүх одоо улсын хэмжээнд аймаг болгон сум болгон хөлөг соёлын орнтой болоод соёл гэгэрүүлэх ажлыг системтэй зохион байгуулдаг ийм үе байсан. Энэ үед зөвхөн Монгол одоо монголчууд бол зөвхөн социалист коммунист соёл суралцахын зэрэгцээгээр уламжилт одоо соёлын өвөө бол авраг хамгаалах бас залуу хойч үедээ дамжуулах энэ бодлого төрийн соёлын бодлогоор явжсэн болохоор энэ бүх ард түмний урлагийн үзлийг зохион байгуулж байсан энэ бодлогоос харагдаж байгаа. 74 оны бүх ард түмний одоо урлагийн үзлийг анхны одоо урлагийн үзлийг Сүхбаатар аймгийн уул баян сумаас энэ
чимцээ гэж одоо хүүхэд анх шалгараад орж ирсэн нь бол одоогийн энэ уран бүтээлч болж Арсын одоо тэр уран бүтээлийн замдаа мартах бол анхны шагнагдсан ийм одоо ажил байсан гэж ингэж бол үзэж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ тухайн одоо хувь хүний түүх гэдэг бол тухайн нийгэм цагийн түүх, тухайн улс орны түүх, тухайн одоо нийгмийн соёлын түүхийг бол илтгэж байгаа да. Тэгэхээр энэ Бүхалтны урлагийн үйлчлэг зохион байгуулалт гэдэг бол тухайн үеийн Монголын соёлын түүхийн нэг томоохон одоо хэсгийг бол харуулж байгаа. За тэгээд чинээсээ жаахан шаргаад дуулаад урлагийн үйлчлэгт гарснаас хойш одоо хаана ажиллаад ямар одоо багш нарын шат болсон нь бол энд харагдаж байгаа. Нар бацдагч гэдэг та одоо багш нарынхаа шат болсон энд гардаг. За тэгээд хамгийн гол нь одоо мэргэжлийн уран бүтээлч болоод ингээд ажилласан энд харагдаж байгаа. За дуучин хийгээд зогсоогүй хамгийн гол нь хажууд нь бол бас багшлаад явсан одоо хөгж хөгжлийн коллеж Уртын дууны багшаарлаа Монгол нотоор Уртын дуучдыг одоо төрүүлээд өнөөдөр тэр одоо шагнар нь тэр Монгол нот гэж нэрлэдэг байгаа. Тэр ашиг тэмдэглэлээр шагнартаа Уртын дуугаа үлүүлээд явж байгаа. Энэ чинээсээ бол одоо соёлын бит бус соёлын уран бүтээлч, өглөө уламжлуулагч, дэлгэрүүлэгч, багшгүй юм а гэдгийг бол эндээс бол харж байна. За бүүэн дуугаа судлаад хамгийн гол нь чинээсээ бүүэн дуу ийм байдлаар ангилсан. Миний ээжийн бүүэн дуугаар боржгон буяа за тэгэл ингээл хэлдэг зэнтэн туулаа за баруун Монголын тайран гэдэг ийм одоо ангиллыг бол бүүэн дуудаар бол хийсэн байна. Тэгэхээр энэ хүн бол зүгээр нэг дуучин зүйлгүй бас судлаач болох юм эндээс харагдаж байна. За тэрнээс гадна бүүэн дуу, Уртын дуу хоёр бол хоорондоо холбоотой гэдгийг болж мэдсэн. Тэгэхээр тэр нь юугаар мэдлэгч байгаа юм бэ гэхээр бүүэн дуунд Уртын дуунд байдаг шиг одоо энэ цоглог, цонхилт, шуурхай бол бүүэн дуунд байгаа. Тэгэхээр энэ бүүэн дуу, Уртын дуу гэдэг бол хоорондоо бас бүрэн холбоотой оршиж байгаа ийм аман соёлын одоо үзэгдлүүд байна гэж ингэж ойлгож болно. За үүнээс гадна бид түрүү хэлсэн нөгөө орлон баян ав ахихаа хотны морийг унж тэр адууны соёлд орцсонхаа гэрээ бас судлаач болсон хойно энэ одоо дуучин болсон хойно энэ гим гоо марцаа тэгэл энэ марцаа гоо баян бараатын гоо гэдэг халахын гин гоо гэдэг гим гоо адууны соёлын гим гоо хамын соёлыг бол ийм одоо хэдэн төрөл ангилж судалсан нь бол бас чимээсээ нэг олон судлаач бол ингэж ангилж судлаагүй. Тэгэхээр чимээсээ бол зүгээр нэг уртын дуучин гэдэг юм бас бүүэн дуу за тэгэл энэ гин гоо марцаагаа судалсан бас нэг ийм одоо өндөр судлаач байна гэдэг нь бол эндээс харагдаж байна. За нөгөө төр чимээсээ бол бас уран үйлч хэрэгтэй. Соёлын бит өгж бүтээгч өөрөөр эсгийн ширнэлээ өөрөө ширээ гэдэг ингээд амтан ах トゥ ууртай бэлгэлдэг. Одоо сайн энэ сайхан ивент гэсэн зочдлын эзэн бол өөрийн гараар олсон эсгийн ширнэлээ бэлгэлсэн тийм ээ. Тэгэхээр ялцчгүй өөрийнхөө хийж бүтээдэг соёлын бит бус өөр ингэж одоо бусад ард түмэндээ одоо ингэж ах トゥ ууртай ингэж буян болж одоо бас сайхан урлаач юм байна. За түүнээс хэрэгцээгээр хамгийн нэг сэтгэл хэмжүүлсэн юм бол энэ Монгол өөжин хийсэн юм. Тэгэхээр аливаа нэг нийгмийн одоо зах зээл, ардчлал тэгээд энэ капитализм энэ чинь бас монголчуудын тэр соёл сэтгэлгээний тэр их нандин тэр одоо хүчийг бол сэргээж өгсөн байна. Юу гэхлээр Монгол өөжин урлах болсон нь бол хятадын одоо үлгийн Монголд орж ирээ Монголын зах зээл дээр хятад үлгийг зардаж гисэн мэт. Тэр хятад үлгийг нь бол хятад одоо аялгаутай. Тэгэхээр нөгөө Монгол ээжийн бүүэн дуу байхгүй болоод хятад үлгийг нь Монгол хүүхэд үлгээд гэдэг ингээд явахаар одоо Монгол ирээдүйн Монгол хүн юм болох байх. Ингээд бүхэнд чиглэсэн учраас яасан эгшгэлэн чимээ гэж юм Монгол өөжин бол чимээсээ хийж 100 гаруй Монгол өөжин одоо амтан ах トゥ угийнхаа захиалгаар хийж бүтээсэн гэж энэ судалгааны бүрийн ярьж өгсөн. Тэгэхээр энэ бүхнээс хараад байхаар чимээсээ бол яалтчгүй дараагийн соёл сэтгэлгээний бодиттой одоо амьд үргэлжлэл болох нь харагдаж байгаамаа. За түүнээс гадна Монгол маш их боломж соёл сэтгэлгээгээ эзэмшсэн дараагийн соёлоо гэсэн өг дээцээ гэсэн ийм сайхан одоо хүний сайхан чанар болвол чимээсээ дээр харагдаж байна. За нөгөө талаасаа хоёр дахь нь бол чимээсээ уртын дуугаас үлдсэн эрдэмтэн хүн. За чимээсээ одоо энд харагдаж байна 2012 онд бол хэл шинжлэлийн ухааны PhD докторийн зэргийг хамгаалсан. За тэр диссертац бүтсэн байж байна. За ийм одоо бүтцтэй одоо хэлний шинжилгээтэй хэлний соёл судлал лингвополитологи гэдэг чиглэлээр бол энэ диссертацийг бичиж хамгаалсан. За ийм бүтцтэй одоо диссертацийг бол хамгаалсан. За профессор гэж доктор багш нь бол удирдсан. За энэ хамгийн нэг сонирхолтой зүйл сонирхуулаад хэлэхэд энэ хамгаалуулах зүйл дээр миний би өөрөө энэ боловсрол гэдэг гэж энэ орц суусан. Энэ хамгийн гол
биднээс үндсэн одоо 9 хүнтэй энэ зүйл бол дандаа сайенс доктор тэгээд академичнэр бүтсэн ийм том зүйл байсан. Энэ одоо хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр хамгаалж ирсэн. За энэ дээр хамгийн гол нь доод хамгаалах зүйлийг өргөтгсөн хатуу багш оюун гадагш долуурсан нандмлаг оюун цэцэг одоо цаг болсон. Энэ зүйл дээр бол чимэцээг хамгаалалтаа хамгийн гол нь чимэцээний хамгийн үндсэнтэй юу вэ гэхээр даргаан соёлынхаа тэр язгуур соёлын өвийг маш сайн зөвлөсөн учраас тэр түүхэн их сурвалж шинжилгээний үндсэнтэй шүү гэдгийг энэ эрдэмтэд үнэлж ирсэн юм аа. За ингэж хэлээд сүүлд нь хамгийн гол хэлэх юм маань бол энэ ийм одоо гурван хэлээр номоо бол сайн 25 онд ингэж хэвлүүлж гаргасан. За бас дараагийн хэл аялгауны мөнгөний тол гэж 15 онд бичижсэн бас сая Бася доктортойгоо хамтраад дахиад энэ аялгауны 2 дахь одоо мөнгөний толио ингэж хэвлүүлж гаргасан ийм одоо эрдэмтэн судлаач хүн байна. За ингэж эцэст дүгнээд хэлэхэд чимэцээ олон зүгээр нэг ардын жижигчин авьяа жижигчин төдийгүй олон сайхан шагныг бэлтгэсэн судлаач багшгүй юм байна. За ер нь бол дуу дуучин хоёр нутгаа дуур төрдөг гэдэгт одоо чимэцээ 74-5 оноос ихтэй итгэлтэй явсан гэсэн. Би судлаач хүний хувьд дуу дуучныг бол нутган төрүүлдэг юм а гэсэн ийм үнэлгээ дүгнэлтийг бол би хийж нэгдүгээр хоёрдугаарт бол хамгийн гол нь дуу дуучин хоёрыг төдийгүй ерөөсөө уг соёлыг бүтээн дээрчдэр одоо ард түмнийхээ соёлыг шинжлэн судлаад мэдлэг бүтээгээд байх юм бол аливаа угсаатны аливаа үндэсний соёл бол угсаатнаас илүү урт наслт юм а гэсэн Альберт Левикович Гумилевийн үгээр бол энэ илтгэлээ төгсөхийг хүслээ. Яагаад гэвэл чимцээ шиг эх оронч судлаач эрдэмтэн өөрөө биеэрээ өглөн уламжлагч ийм хүн болвол одоо цаашд бол маш их одоо Монголын доктортой хөгжил үнэтэй хөрмөр оруулах нэ. За баярлалаа. Багш маань нөгөө онлын үндэслэл дээр хамаг цагаа аваад хайчихлаа. Тэрнээс үнэхээр онлын үндэслэлийг гаргаж ирнэ гэдэг бол илтгэлийнх нь ямар ч илтгэлийн одоо суур байгаа. Энийг их сайхан гаргаж ирлээ. Багштай баярлалаа. Энэ өглөө уламжлагч хэмбэ гэдэг шалгуурыг дахин эргэж харъя. Бүтээн төрөгч юм аа гэсэн энэ хоёр гол санааг бол одоо бид нэр дахин цааш нь авч үзэхэд үнэхээр санал нэг байна. За таньда хамгийн сайн хүсээ өрөөё. Та бол бидний үгээр жишээ нэгтэй шүү.